Сайн байцгаана үзэгчдээ. Монголын үндэсний олон нийтийн эмийн хоёр телевизийн мэдээ эхэлж байна. Ингээд та бүхэндээ мэдээ танилцуулъя. Монгол дахь нэгдсэн үндэсний байгууллагын боловсрол шинжилгээ ухаан соёлын байгууллага 50 жилийнхаа ойг ухтан Монгол сэтгэл арга хэмжээг Төв аймгийн Батцанбөр сумын зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Батцанбөр сум дахь улсын асрамжийн газрын ахмад наснуудад хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг өгсөн байна. Монгол дахь ЮНЕСКОгийн үндэсний комиссийн арчлалын алба байгуулагдсны 50 жилийн мөн энэ од тохиож байна. Энэхүү давхар баяр давхцсан түүхт айн баяраараа тус байгууллагын хамт олон өөрсдөө бусдыг баярлуулах үүднээс гэр бүл үр хүүхдүүдээс хол байгаа Төв аймгийн Батцанбөр сум дахь улсын асрамжийн газрын ахмадуудад хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг өглөө. 100 гаруй настан өндөр настангууд байна. Асрамжийн газар. Тэгээ эдний дотор бол улс орондоо бол янз бүрийн ажил хийж байсан, одоо өрөвдөлтөй ажил хийж байсан, одоо скейтинг, малчин, одоо янз бүрийн хүмүүс байна л да. Энэ хүмүүстэй бид нараас уулзж байна. За түүний дотор бол манай ЮНЕСКОтой бас холбоотой нэгэн хүнийг бол бас эдгээр бас аялж авлаа. Тэгээд юу хин бэ гэхээр манай энэ манзрагч байна, баримлч хүн байна. ЮНЕСКОгийн одоо дэмжлэгийг бас хүлээж байсан ийм хүн байна л да. Тэгэхээр энэ үнэтэй бид нар бас цаашид бас уран бүтээлээ өргөжлүүлэн хийнэ гэсэн өөрөө бол ярьж байгаа. Тийм учраас бид нар энэ үнийг бас цаашид дэмжиж ажиллах тал дээр бол анхаарнаа. Мөн энэхүү үйл ажиллагааг соёл урлагийн их сургуулийн оюутнууд дэмжин ажилласан бөгөөд зөвхөн гарын бэлэг гардуулаа зогсолгүй сэтгэлийн мэлалга болгож Монгол улсын ЮНЕСКОд бүртгүүлсэн соёлын биет бус өв болох уртын дөө хөөмөө зэрэг ардын урлагийн тоглолтоор настан буурлуудаа бэлэг барьсан юм. Би энэ дээрээ 40 жил болж байна. Одоо энэ анх хинтийн цэнхэр мандал гэж улсаас тент анх байсан. Тэнцээс хөөгтөрөөд энэ дээрээ одоо нэг 40 жил болж байна. Манай энэ байгуул бол сайхан ажилтан гадмаадын асуулсан ч гэсэн ер нь сайн байдаг. Хаад бүх юм үйлчлэгээ сайтай. Тэгээ манайхан орондоо нэг гар урлан бодлогоор нэг бас нэг юунууд явуулдаг. Тэмч юунууд. Тэгээд одоо ногоо цагааг бас нэг ажил ногоо хэд хүмүүс ажил хийдэг. Тус асрамжийн газар 1924 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд одоогоор 124 өндөр настан хүчлийн бэрхшээлтэй иргэд асруулдаг байна. Мөн тухайн асруулагч нь өөрийн хүсэлтээр болон ах トゥ төрөл сад нь өөрийн халамжинд авч асрах хүсэлт гаргавал асрамжаас гарах эрх нь нээлттэй байдаг байна. 17 дугаар жарны тийн ялгуусан хэмээх усан байгаа жилийн хаврын тэрүүн сарын шөнийн 8-ны бэлэг цан энэ өдөр урийнхаа төвний их залгалт буян тухай цогцлбарын спорт ордонд боллоо. Урийн хажууд нь хэл соёл угсаа гарал нэгтээ Монголын олон ясны нэг болохын дээр гарал үүслийн хувьд Монгол угсаатан дотроос одоогийн нэрээрээ тэмдэглэгдэж ирсэн хамгийн эртний гарал үүслийн төвхтэй угсаат юм. 17 дугаар жарны тийн ялгуусан хэмээх усан байгаа жилийн хаврын тэргүүн сарын шөнийн 8-ны бэлэг цан энэ өдрийн урийнхаа төвний их залгалт нь 3 төчлөлтэй зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн их залгалтад хот өдөөгөөс нийт 200 гаруй урийн хажууд хүрэлцэн ирж оролцсон байна. Энэ удаа бол үндэсний олон үндэсний хувцсны тийм үзэсгэлэн нэгдэ хоёрт олон ураанхаа үндэсний хувцсны уралдаан тэмцээнд оролцохоор бид нэр хүрэлцэн ирээд байна. Энэ жилийн урийнхаа харваа 60 гаруй харваачид цэц мэрэгнээ сорилоо. Эдгээр харваачдын 70 гаруй хувь нь спортын цол зэрэгтэй бөгөөд мөн улсын мэрэгэн цолтой 10 гаруй харваачид оролцсон байна. Оны шилдэг харваачаар мөн залуучууд маань бас их төрж орж ирж оны шилдэг харваачд шалгарсан байгаа. За мөн манай ураанхаа сурын холбооны харваачид маань үндэсний сурын харваанд бас амжилт гаргаж үндэсний сурын оны шилдэг харваачийн одоо тэргүүн байр 4-р байрт бас тус шалгарсан байгаа. Мөн аймаг цэргийн цалтай 16 бүх байрлалсан бөгөөд энэ жил Дархан уулс, Хилэнг, Хинтээ болон Ховд аймагт амьдардаг нийт урийнхаа аймаг нутагчиж буй газар усныхаа нэрээр Хинтийн урийнхаа, Хөвсгөлийн урийнхаа, Алтайн урийнхаа гэх зэргээр нэрлэгдэж иржээ. Одоогоор Хинтийн нуруу нутаглаж байгаа урийнхаачууд Говь Алтай аймгийн 5-6 сумдаар тархан нутаглаж Халх ястны урийнхаа ав гэж нэрлэгдэн аж төрж байна. Харин Хөвсгөлийн урийнхаачууд Хөвсгөл аймгийн нутгаар, Алтайн урийнхаачууд Алтайн нуруудаан нутаглаж байна. Монголын 9-р богд Жавзандаан хотгтын таал болсон ойн өдөр Монголын бурхан шашинтны төв гандан нэгчлэн хийдэд лам хувраг сүсгтэн олны төлөөлөл хамтран номын их хурал хулж ёслол хийлээ. Нийт Монгол тургатнуудын язгуурын багш очирдар 9-р богд Жавзандаан хотогт өнгөрдөг усан луу жилийн ба сарын шөнийн 8-ны луу цагт буюу 2012 оны 3-р сарын 1-ний 8 цаг 30 минутад Монгол шавь нарынхаа дунд номын агарт лагшин хураасан билээ. 9-р богд нь Монгол орондоо цагийн эрхээ богинохон хугацаанд байсан хэдий ч Монгол орны хөгжил дэвшил сайн сайхны төлөө ерөөл залбирлаа зориулж шавь олны авралдаа багтааж явсан билээ. Номын их багшийнхаа таалал болгосон өдрийнх нь нэг жилийн ойноор Монголын бурхан шиншинтны төв гандан тэгчинлэн хийд Жавзандаан хотогтын лавранд ажлын алба
Шав болон сүсгтэн олон өвлгийн эзэд хамтран Идга Чонзонлон татсанд өнөөдөр номын их хурал хурж 10 дугаар багтыг түргэн заларч их Монгол орондоо морилгын өрөөл тавих ёслол боллоо. Уг ёслол Монголын бурхан шашинтны төв гандан дэгчинлийн хийдийн их хам Чожонц дид хам Нанзад орж Жавзан дам хотогтнаар төвийг төлөөлж пэрэнлэнаар үг хэллээ. Монголын 9-р багт Жавзан дам хотогт Монгол орнд 2009 он залран ирж Монгол улсын ерөнхийлөгч элбэгд орж Монгол улсын иргэний хариатыг нь батламжуулж 2011 оны 11-р сард Монголын нийт лам хувраг сүсгтэн олноос Монголын бурхан шашинтны тэргүүнээр аль бие ёсоор зарлан өргөмжилж байсан билээ. Монголын 9-р баг Жавзан дам хотогт 10-р дүрээ Монгол орондоо таалж Монгол хүн болон иргэн ирэхэд шав олондоо айлтгсан учраас 10-р дүрийн багт ламыг Монгол орондоо саадгүй түргэн залрахын ерөөлийг өргөн дэлгэр хурлаа. 9-р багийн лагшинг тусгай аргаар шүтэнчлийн занднашуул суврган залах ёстол энэ жил болох ажээ. Энэ тухайн нэвтрүүлгийг та бүхэн тухайн цаг үед нь ариун сон гүмүүдэ нэвтрүүлгээр хүлээн авч үзээрэй. Сая гаруй хүн амтаа Улаанбаатар хотын Ундны усны дунд их усүр болох туул сэлб голын бэлчээр дээр бүхэл бүтэн хороол баригдах гэж байна. Мянган айлын орон сүнстэй болох уу? Эсвэл иргэд Ундны устайгаа үлдэх үү? Энэ тухайн мэдээллийн нэлэрэнгүй хүргэе. За нийслэлийн Ундны их хүүсүрийг дээд доод дунд гэж одоо 3 ангилдаг юм байна. Дунд одоо их хүүсүр дээр нь бид нар бол одоо ирээд байна. Энэ дунд их хүүсүр нь бол сэлб туулгол яг бэлчээр дээр нь орчдгоор одоо илүү онцлогтой юм байна. Тэгвэл яг дунд их хүүсүр яг тархин дээр өнөөдөр одоо барилга баригдаад эхэлсэн байна. Та бүхэн харж байгаа хаа. Энэ барилга одоо яагаад баригдаж эхэлсэн талаар бид нар тодрууллаа. Голын эргээс 200 м-т онцгой хамгаалтын 500 м-т энгийн хамгаалтын бүснүүд байрладаг. Авагдсан байгаа хуулиараа. Хүн амын Ундны их усүрийн хотгийн хэрэгцээний хотгийн хамгаалтын бүсүүд бол мөн 200 м-ээр тогтоогдож авагдсан байдаг. Энэ хотгонууд одоогоор бол 805 дугаар ангийн тусгай хамгаалтанд байдаг хотгонууд. Голын иргэмэн өөрөө туулгын савгаацын захиргааны тогтоосон бүсийн хамгаалтанд байдаг газрууд. 7 орчим хуулийн заа зүйл залт зөрчигдсөн ийм үйл явц явагдаад энд одоо тэр Монголын хот байгуулалтын хүрээлэн гэдэг компани ирээдүйн хотгон гэж хотгон барих гад газар аваад одоо нодлон өнгөрсөн жилээс эхлээд барилгын ажил эхлүүлсэн байна. Нийслэлийн Ундны усны дунд их үүсвэр дээр 7 удаг байдаг байна. Энэ удагнууд 1, 2, 3 дугаар цахилгаан станцын усны хэрэглээг хангахаас гадна нийслэлийн иргэдийн усны хангамжийн чухал нөөц болдгоо. Гэтэл энэхүү барилга баригдсанаар 7 удгийн 3-ыг нь хаахад хүрчээ. Энэ хэрээр нийслэлийн Ундны усны нийлүүлэлт хумигдна гэсэн үг юм аа. Бид нар өөрсдөө харж байгаа л да Баян Монгол хороолч гэдэг юм уу, Дүнжин гараа төвч гэдэг юм уу, тийм ээ бүгдээрээ Ундны усны дээд их үүсвэрийн хотгонуудтай барьчихсан байдаг. Тэгээд тухайн үед бол ямар нэгэн арга хэмжээ аваагүйгээс болж энэ барилгууд бүгдээрээ нийгмийн хэрэгцээнд гараа явчихсан. Байшин барилга барина гэдэг нь усны нөөц бүрдэх нөхцөлийг бид нар шууд 100% хаачиж байгаа юм л да. Энэ нь өөрөөр хэлбэл туулгол тасрах. Одоо бид нар жил болгон харж байгаа шүү дээ. Туулгол мань жил болгон тасарч байгаа хэмжээ нь уртсаад, хоног нь уртсаад байгаа. Энэ нь бол шууд тэр туулголыг тасрах хэмжээ хоногийн уртсахад шууд нөлөөлж байгаа юм л да. Тэрээр ямартай ч чадхаасаа чадахгүй хүртэл тэмцэнэ гэдгээ хэлж байсан. Хэр үүнийг дэвчээд өнгөрүүл дараа нь үүнээс ч илүү хууль зөрчсөн үйлдэлүүд давтагдана. Тиймээс цаг алдахгүй шийдвэр гаргах хэрэгтэй байгааг тэрээр хэлж байлаа. Галланд улстай хамтран манай улс Монгол орны усны нэгдсэн менежмент төслийг хэрэгжүүлж зарим газрын гүний усны нөөцийг тогтоожээ. Энэ үеэр туулголын сав газрын гүний усны нөөц багасаж 10% л газар дор хадгалагдаж байна гэсэн судалгаа гарсан. Туулгол хавар олон хоногоор тасардагч үүнтэй холбоотой юм байна. Энэ бол нийслэлчүүдэд өгж байгаа аюулын дохио гэдгийг туулголын сав газрын захиргааныхан хэлж байлаа. Та бүхэндээ мэдээ танилцууллаа. Та бүхнийхээ маргаашийн ажил үйлсэд амжилт хүсье. Баяртай үзэгчдээ. Армысыздар құрметті көрермендер, хабар бағдарламамыздың кезекті саны әзір болды. Монғолия мемлекетіндегі Біріккен Ұлттар ұйымының білім ғылым мәдениет орталығының 50 жылдық мерейтойына байланысты Моңғол көңілі атты шара Төбе аймағының Батсүмбір сұмынында ұйымдастырылды. Аталмыш шара барысында Батсүмбір аймағындағы мемлекет асырау орнының қарттарына сый көрсетіп, сыйлық табыс етті.
Моңғолиядағы ЮНЕСКО-ның ұлттық комиссиясының демократиялық бөлімі орнағаның 50 жылдық мерейтойы да биылғы жылы болуда. Осынау екі мерейтой қабаттасқан тарихи мерекеде аталмыш ұйымдарды коллективі өздері емес, өзгелерді қуанту мақсатымен жақын адамдарынан ұзақ өмір сүретін топ аймағының Батыс Үңгір сымынындағы мемлекеттік асырау орнының қарттарына сый көрсетті. Моңғолия мемлекеті ЮНЕСКО-ға мүше мемлекет болып ілескеніне 50 жыл болды. Осыған байланысты осынау шағын шараны ұйымдастырып жатырмыз. Шаға мерекесіне байланысты қарттарымызды қуантып, бір күнім болса да көңілді өткізіп, сыйлық беріп отырмыз. Осы жерде 100-ден астам қарттар бар екен. Оның ішінде мемлекетімізге еңбегі сіңген азаматтар да жетерлік. Сонымен қатар мәдениет өнер жоғарғы мектебінің студенттері де бізбен бірлесіп қарттарымызға концерт тамашалатты. Сонымен қатар осынау шараны мәдениет өнер университетінің студенттері де бірлесіп ұйымдастырып, Моңғолия мемлекетінің ЮНЕСКО-да тізімделген мәдени мұра аталатын ұлттық қарөлең, хоми, мөрінхор қатарлы аспаптармен ойнап шағын концерт тамашалатты. Менің атым Амықлым Батыр болады. Осы асырау орнында өмір сүргелі 40 жыл болды. Асырау орнымыз жақсы, бізге жақсы қарайды. Бос уақытымызды өткізетін жерлер де бар. Бос уақытымызды өзімізге пайдалы өткіземіз. Бізге сый ұсынып шағын концерт тамашалатып отырғанына өте қуаныштымыз. Айта кетсек, аталмыш асырау орны 1924 жылдан бастап жұмыстап келеді. Сондай-ақ қазіргі жағдаймен 124-тей қария және өсу қабілеті баяу азаматтар осында өмір сүреді екен. Бүгін Моңғолия жыл санағы бойынша жаңа жылдың 8-ші күні болып есептеледі. Осы күні Өренхай халқының Иксолғылт атты шарасы ұйымдастырылуда. Аталмыш шарада садақшылар мергендігін, ал палуандар күшін сынасты. Өренхайлықтар тіл мәдениет шығу тегіне қарағанда моңғолдықтардың ішіндегі бір сүйек болып табылады. Сонымен қатар шығу тарихына қарағанда ең ерте заманда шыққан деп есептеледі. Жылан жылының көктемгі алғашқы айының жаңаның 8-і күні, яғни бүгін Өренхай халқының ұлы Золғылт атты салтанаты болып өтті. Аталмыш салтанат осымен 3-ші рет ұйымдастырылуда. Шараға барлығы 200-дей Өренхай халқы қатысып отыр. Бүгін жаңа жыл санағы бойынша жылан жылының жаңаның 8-ші күні. Бүгін Өренхайлықтардың ұлы салтанаты Бұйын Тухадағы спорт сарайында болып жатыр. Осынау шара 3 жылда ұйымдастырылып жатыр. Қыр Сумын қала орталығынан 60-тай садақшы қатысты. Ал осының 70-тей пайызының өзіндік атақ дәрежесі бар. Сонымен қатар биылғы жылдың ерекшелігін айтсақ, жастарымыз көптеп қатысып отыр. Биылғы жылғы Өренхай садақ ату жарысына барлығы 60-тай садақшы келіп қатысып, мергендіктерін көрді. Ал осының ішінде 10-дай мастер дәрежелі садақшы бар екен. Жаңаның 8-інде жыл сайын ұйымдастырылатын Өренхай ұлтының ұлы салтанатына келіп қатысып отырмыз. Биылғы жылдың бір ерекшелігі ол ұлттық киім жарысы болып жатыр. Осы шараға келіп қатысып жатқан азаматтардың көбі ұлттық киім киіп, ұлттық әшекеймен безеніпті. Осының бәрі қатты ұнады. Сонымен қатар аймақ сумын дәрежелі 16 палуандар Дархыңул, Селенгі, Хенти, Қобда, Опсы қатарлы аймақтарынан келіп қатысты. Өренхай халқы өмір сүретін жеріне байланысты Хентилік Өренхайлар, Көпскілдік Өренхайлар, Алтайлық Өренхайлар деп те аталады. Қазіргі жағдайда Хенти жоталарында тіршілік етіп тұрған Өренхайлар Қобалтай аймағының 5-тен 6 сумында мекендеп келеді. Бүгін Моңғолия мемлекетінің 9-шы богды Жабцындан бәулесінің қайтыс болғанына 1 жыл болуына байланысты Моңғолияның діни орталығының қандын текшілің Идга Чойцын Лин датсында лама және табынушы көпшілік қауымның біріккен сый көрсету салтанаты болып өтті. Барлық моңғол халқының ұстазы әулие Очердар 9-шы богд Жабцынданбының қайтыс болған ұлу жылының моңғол жыл санағы бойынша жаңаның 8-і күні Ұлу жылы, яғни 1 наурызда 8 сағат 30 минутта моңғол шәкірттерінің қасында кітап оқып отырып, осы өмірден озған. 9-шы богды Моңғолия мемлекетінде азғана уақыт болса да, көптеген шәкірті болып, көптеген нәрсе үйреткен дейді. Осыған байланысты Моңғолияның діни орталығының қандын текшілін Идга Чойнзынлен дансында лама және табынушы көпшілік қауымның біріккен сый көрсету салтанаты өткізілді. Енді 10-шы богды әулие елімізге келуін тіледі. Аталмыш шарада көптеген аға әулиелер сөз айтып тілек тіледі. Айта кетсек, 9-шы богды Жабцындан бәуле Моңғолия жеріне 2009 жылы келіп, оны еліміз елбасы Елбігдоржы Моңғолия мемлекетінің азамат етіп ресми түрде қабыл алып, 2011 жылы қарашада Моңғолия мемлекетінің аға әулиесі етіп тағайындаған. Осыған байланысты толығырақ ақпаратты арнамыздың Әрөс Хойын Гумуда бағдарламасынан қабыл алғайсыздар.
Миллионнан астам тұрғынды Улан-Батыр қаласының ауыз суының орталық бастауы саналатын Тул, Селбі өзендерінің құйғанына пәтер үй ауданы салынғалы жатыр. 1000 ауыл үйдік пәтер үйлі боламыз ба, немесе астаналықтар ауыз сусыз қаламыз ба деген мәселені тілшілеріміз қозғады. Астанамыздың су бастауын жоғарғы төменгі ортаңғы деп төртке бөледі. Біз қазір орталық бастауына келіп отырмыз. Ал бұл Тул Селбі өзенінің жанында орналасады. Олай болса, осында әлде қашан құрылыс салу жұмысы басталыпты. Осы құрылыс жұмысы қалай басталғаны жайлы репортаж әзірледік, қабыл алыңыздар. Өзен жағасынан 200 метр жерді төтенше қорғаныс жері деп есептейді заң бойынша. Азаматтардың ауыз суының бастауында 200 метрден қорғауға алады деп заңда белгіленген. Мына құдықтар қазір 850 бөлімнің қорғауында, өзен жағасы да мемлекеттік қорғауға жатады. Барлығы 7-дей заң бабын бұзған. Моңғолияның қала құрылымы атты компания осылайша құрылыс салу үшін жер алып, құрылыс жұмысын әлдеқашан бастаған. Астана ауыз суының орталық бастауында 7 құдық бар. Осы құдықтар 1-ші, 2-ші, 3-ші электр станцияларын сумен қанымдап, Астана тұрғындарының ауыз суының қоры болып есептеледі. Егер осында құрылыс салынса, 7 құдықтың 3-еуін жабуға тура келеді. Өстігенде Астана тұрғындарына жіберілетін ауыз су мөлшері азаятын болады. Біздің көріп отырғанымыздай байым Моңғол Дөңжінғаров қатарлы қалашықтардың көбі ауыз суының бастауында орналасқан. Дер кезінде алдын алып қандай бір шара қолданбағандықтан пәтер үйлер салынып қойған. Осындай жерлерге құрылыс салғанда су бастауын тоқтатып тастады деген сөз. Ал бұл Тул өзенінің азайып құруына да әсер етіп келеді. Сондықтан шамамыз келгенше қарсылық көрсетеміз. Өстімеген күнде мұнанда әрі заң бұзатын әрекет туындайды. Сол үшін уақыт алдырмай шешім қабылдау керек дейді. Біздің ел Голландия мемлекетімен бірігіп, Моңғол елінің біріккен су менеджменті деген бағдарлама жүзеге асырып, жер қойнауындағы су қорын анықтап тоқтатты. Мәселен, Тул өзені қойнауының су қоры азайып, 10% ғана жердің қойнауында сақталғаны зерттеуде тектелді. Тул өзені жыл сайын көктемде бірнеше күн тартылып қалатыны да осыған байланысты көрінеді. Бұл Астана тұрғындары үшін қауіпті жағдай дегенді Тул өзені әкімшілігі ерекше айтып өтті. Осымен кезекті хабарымыз аяқталды. Келесі хабарда жүздескенше аман сау болыңыздар. Синхертлік сахара шузышта бұғдыда энудремінде әлтіғжы бір адайыңар бұлтықымыдегі келуіші бәнді. Моңғылчы негдің үндіні бәғылға балаусырылшын жылы қоғаңы сайла бәғылығы тәвін жылы әға өктіші Моңғыл сеткілі арқым жойы туәмге батсын бұрғымыды сұкен бәғыла. Энөлі жылғаны көренді батысын бұрғымынчы көріне асырмыжа ғызыры ақмыды отты хүндіткіл ұзылышы қарабелігі ұғын бәні. Моңғолчы ЮНЕСКО-ға үндіні комиссия артышылы албы бәғылықтыны тәвіншілі мұнышылы тұхияш бәнім. Үнікіт ақыры байыр тапқасын туықта әмбайрат, үні бәғылға қамталыңы оғыта бұсы-бұстыйы бәйрілі олқы ұудынғы, көрі болы өрік үкібеуді қолы бәға туәмге басын бір хұмынке, олсы асырымжа ғызыры ақмыдотты күндіткіл ұзылышы қарабелік ұқшы бәнім. Моңғол көрің ЮНЕСКО-да ылсайды тәвіншілі болам бәнім. Үні тоқтан бәрі бұйды хәқін зікен бәғылігеді, негімі хүмолығы алыбыры қариостығы қойбді, ақмыды занудығы байырлаушы тоғылегіші үнудірі өләшілға евалжы бәніп деп. Зоғария өндіріні хатын қотайд онды Моңғол көрінді хәқін өләшілі қығын алын зануды бәнім. Сайылырлыға иғар қолы маны ЮНЕСКО-да қамтыржа жылдығы. Теденуді сыткілі хәқін көкеуді байыр болғышы тоғырар хоныртуышы ақмыдода күнділіші бән. Өнөөлөжлгай соёлорлгай хоргууля оюутнууд дэмжиж ажланхада зөвхөн гараа бүлэг гардуула зогсохгүй сэтгэлийн мэлалгавалж Монгол гүрнэ ЮНЕСКОд бүртгүүлэн соёлоо бийж бус өвө болох уртай дуу хөөми зэрэг ардаа урлага тоглолтоор натан борлуудя бэлгвэрхэн байна. Буй анхаа хэнтийн синхэр мандал хомондо байгаа юм ба. Тэндээ ирээдэнд төшөөдөжл болж байна ба. Манай насрамжа газраа их хайхан ногоосаага тарж янзүрэ ажиллахдаг вдё. ЮНЕСКО-га хамт олон зонууд их баярлаж байгаагаа хөөрөх байна.
Энэ асрамжаа газрын 1924 он хойш үйл ажиллагаагаа явуулж байгахдаа одоогоор 124 өндөр наатан хөгжлөө бэрхшээлтэй иргэд асруулж байна. Энэ асруулагчны өөдөнг хүсэлтээр болон ах дүү төрөл садны өөдөнг халамжинд авж асрах хүсэлт гаргааха асрамжаа гарах эрхний нээлттэй байдаг байна. 17 дугаар сарны тэн ялгуулхан хэмээх ohmогоошле хавраа тэргүүн хараа шний 8-ны бүлэгт хан энэ өдөр урьяха төмнө их залгалт боён тухай сагсалбараа спартартанд болж өндөрлөө. Урьяха шууд хөл соёл угсаа гарал нэгтээ Монголын олон ятны нэг болохоо дээр гарал үслийн хувьд Монгол угсаатан доторход одоогоо нэрээрээ тэмдэглэгдэж ирэн хамгаа эртний гарал үслээ түүхтэй угсаатан юмх. 17 дугаар сарны тэн ялгуулхан хэмээх ohmогоошле хавраа тэргүүн хараа шний 8-ны бүлэгт хан өдөр энэ өдрөө урьяха төмнө их залгалтны 3 жилдээ схем байгуулагдаж байхадаа энэ шилээ их залгалт хот хөдөөхөө нийт 200 гаруй урьяха шууд хүрлсэн ирж оролцож байна. Жилийн бүрээ шний 8-наас олголтонд хүрлсэн ирээд байна. Урьяха санаа хувьсааны үзэсгэлэн тэмцээнд оролцох гэж ирээд байна. Ийш энэнд ирхэн сануут энэ өдрөө хайх мэндийг хүргэж байна. Мөнөжлө урьяха харванд шарагарын харваштай системэргэнэ хорж байна. Өдгөр харваштай 70% хувийн спортоос хол зэрэгтэй хадаа мөнгө гүрнэ хэмжээнд мөргэн салтай 10 гаруй харваштай оролцсон байна. Өнөөдөр хэмжээнд 3 чудаага явагдаж байна л да. Харваштай ихэнхний шансаа өндөртэй байна. Мөнөжлө хот спортоос хол хүрнэ хэмжээнд оролцсон тэмцээнд их хан оролцсон. Ийгээд энэ арга хэмжээнд оролцож байгаа урьяха төмөнд энэ өдрөө хайх мэндийн өргөн дэвшүүлж байна. Мөн аймаг сэргээ солтой 16 бүх барилдан хадаа мөнөжлө дархан уул сэлэнгэ хинти болон ховд аймагт амьдарж байгаа нийт урьяха төмөн оролцсон. Урьяха аймагны нутагшин хууршин газар ухнаанга нэрээр хинтийн урьяха, хөвсгөлэ урьяха, алтан урьяха гэж нэрлэгдэж ирэнх. Одоогоор хинтийн нуруунд нутаглаж байх урьяха шууд говьалтай аймаг 5-6 хүмдэр тархаш нутаглаж халахын ятны урьяха гэж нэрлэгдэж аж төрж байна. Хари хөвсгөлэ урьяха шууд хөвсгөл аймаг нутгаар алтан урьяха шууд алтан нуруу дагаж нутаглаж байгаа юм. Монгол Яхудгаар багт Жавсан дамбахотогтой таал болгоны айн өдөр Монгол бурхны шашинтны төв гандан хэршлэн хийдэ эдгээ шайжин сандлан дасанд ламх хуврага сүсгтэн олны төлөөл хамтарш номэ их хурал хурш яхал хэм байна. Нийт Монгол турхны язгуурай багш ашир дараа Яхудгаар багт Жавсан дамбахотогт өнгөрөгш өхөн лужлэ бар хараа шинэ 8-ны лусагта хата 2012 оны 3 дугаар хараа 1-ний 8 цаг 30 минутанд Монгол шавнаранга дунд номэ агаартлagшш хураан байна. Яхудгаар багтны Монгол гүрэндөө сага ирэхээр өсөөхөн хугацаанд байхан шаа Монгол орны хөгжил дэвшил хан хайхны төлөө ерөөл залбирлаа зориулж шавалны авралдаа багтааш явхан. Номэ их багшаанга таал болгоны өдрийн нэгшлэ дээр Монголын бурхан шашинтай гандан тэгшлэн хэд Жавсан дамбахотогтой лаврант ажлал алба шавбалан сүсгтэн олон өглөг эзэд хамтарш эдгээ шайжин занглын дасанда мөнөөдөр номэ их хурал хурш 10 дугаар багт түргэн заларш их Монгол орондоо морилхо ерөөл тавих яхал болж байна. Энэ яхалд Монголын бурхан шашинтай төв гандан тэгшлэн хийдэ их хамба Жамшса дэдэхамба нанзад дорж Жавсан дамбахотогт төвий төлөөлж өгөх хөлөө. Монгол Яхудгаар багт Жавсан дамбахотогт Монгол гүрэнд 2009 онд заларш ирж Монгол гүрний ерөнхийлөгч Элбэгдарш Монгол гүрний иргэнэ харьяа тийг батламжуулж 2011 оны 11-р харт Монголын нийт лам хувраг сүсгтэн олноо Монгол бурхны шашны тэргүүнээр албан ёхор зарлан өргөмжлөгдөж байна. Монгол Яхудгаар багт Жавсан дамбахотогт 10 дугаар дөрөё Монгол гүрэнд тааш Монгол хүн болон өргөж ирэхэ шаваланд айлтхан ушраа 10 дугаар дөрөё богдламыя Монгол орондоос хаадаггүй түргэн залрахыг ерөөлий өргөн дэлгэр хураага. Яхудгаар багт лагшны тухай аргаар шүтөншилж занданшуулж хувраганда залах яхал мөнөөжлө болгох. Энэ тухайн нэвтрүүлгийн тухайн цаг үедний та бүхэнд Ариосхан хүмүүдэ нэвтрүүлгөөрөө хүлээн авч үзөөрөхтэй.
Саягарио хүнзамтай Улаанбаатар хотын ундны хүнэт ундаа их усүр болох туул сэлбэглэ бэлширдээр бүхэл бүтэн хороол баригдах гэж байгаа юм ха. Мянган айлаа орон сууцтай болохгүй үгийха нийслэл занууд ундны хотын үлдэхүүг хонголт ирээд байгаа юм ха. Энэ тухай мэдээлэл одоо та бүхэндээ хүргэж байна вэ? Ундны хүнээ усүрий дээд доод дундагш 3 хуваадаг. Бодио дундах хөдөрний нэг ирээд байна вэ? Дундаа их усүрний сэлбэ туулгаалаа бишэр дээр байдаг хада онцлог юм ха. Чига хамонотор яга энэ усүрэ дээрний барилга баригдаад их шим байгаа таандод үзэж байна. Энэ барилга ямар ушраа энд баригдаж байгаа асууж хураглав. Гол эргээ 200 м-т тусгай хамгаалалт, 500 м-т ингээ хамгаалалтай бүсэд байх. Заны ундны хүнээ шаха хамгаалтанд баха ийж бүртгэгдэн байдаг. Энэ хотогнуудаа тусгай хамгаалалтын 805 дугаар ангид харьяалагддаг. Энэнд 7 хуулийн заалтар зуршигдж явж байна. Тэгээд Монголын хот байгуулалтын хүрээлэнгийнх компани ирээдүйд хотхон байгуулах гэж өнгөрсөн жилээ барилгыг эхлэн ажиллаж явж байна. Нийслэл ундны хүнээ их усүр дээр 7 хотог байх. Энэ хотогднууд 1, 2, 3 дугаар сахилгын станц их болдог хада соны хүнээ хангамж шухал нөөс газар болох. Чибши энэ барилга баригдаж 7 хотогны 3 үеийн хаахад хүрхэн байна. Чигаха нийслэл ундны хүнээ нөөс багасгах гэн үг. Будин харж байхад дүншин гарав Баян Монгол хороол гэхэд ундны хүнээ дээд хүүсүр дээрний барьших юм байдаг. Тэр үед нь арга хэмшээ аваагүй хаваш ухны нөөс бүртгэн нөхцөлийг хааш байна. Инээний ха туулгаалаа хэмжээний багасхад шууд нөлөөлж байна гэх үг. Чимхада инээний төвшөш өнгөрөөгөө ха дарааны инээнэ гэсэн юм болох. Чибшие таалж зогсоох хэрэгтэй гэдгийг тэрээр хөөрж байна. Голланд гүрэнтэй хамтарч Монгол гүрний нэгдэн менежментэнд төслийн зарим газрын хүнээ ухны нөөсийг тогтоохон ха. Энэ үеэр туулгаалаа гүнээ ухны нөөс багасгаш 10% л газрын гүнд хадгалагдж байна гэж батлагдсан. Туулгаалаа хавар олон хоногоор таардагны энэнтэй холбоотой ха. Энэ ха нийслэл шүт өгж байгаа аюулаа дохиогдгийг туулгаалаа сав газрын сахиргааныхан хөөрж байна. Өнөөдрийн мэдээ энд хүрээд өндөрлөж байна. Өглөөдрийн мэдээгээр эргээд уулзъя. Хайхан амраарахтыг баяртай. Амар жайслэр хөндлөг өргөжлөр бис. Слэр бүгдэгээ доваалдан бэлэтгэн медэвстэй дамжнав төрбис. Шагаанан баярлалд таарштар беш жазанда бистэн улстай дураар гачхан үнсэн дургузагнан эрдэм бэлэг шинжилэл угаан соёлдон дургузуу бежен жилдэн ойзон ухтуп моол сэтгэл аттаг ажилдаж угаадав дураар гэн. Моол улстай дураар гачхан үндэсэн дургузагнан эрдэм бэлэг шинжилэл угаан соёлдон дургузуу бежен жилдэн ойзон ухтуп моол сэтгэл аттаг ажилдан төв аймактан Батцумбар сумангаа жугаадав жордуундор. Бу ажылның айы биле төв аймактан Батцумбар сумандаага улстың азрамжа төптің назлык буралдарга күндөткөл көлдүрүп сагыш бодолун дыңнап база белек тапсан эрген. Бистің моол улс ЮНЕСКОның гижигөнү улус боп бүрткетингенен соңгар бежен жылды эртип туру. База моолдың ЮНЕСКОның артчылардын албаны тургустанган төөгүлүк бежен жылдың ойзу бо жыл каттап таашып турар. Бо жыл бистің нийтлелге керектик улуг хеберлик ажылдарына жогаадып турар. Биз оң ишинде эңне жуулук жизик улуг буралдарыбызга тен моол сеткил ажылыбыз боп турар. Бо төпкө келгеш 4 жыл боп жыдырмен. Эң баштап Кентинин Цинхир маңындыл сумунда турган улустың азрамжа жеринге турган мен. Бистің бо төп кижини ден сеткилдик, кижинин сагыш сеткилин көдүрүп дыкка жагай ажылдар кижилер турар жибе. Бүгүн бистің төпкө качкан үндесин дургузугунун эрден билик шинжилел угаан союлдун дургузуунан кеп, күндөткөл көздүрүп, ырлап, хайлап, бисти тепкелген жоруунга улуг өөрүп, ыңгайга ажыл үлесинге улуу биле жетишкин күзеп турмен. Бо жерде моол улустың ЮНЕСКОго бүрткетинген уран жуулдун кайгамжыктык төрөлдөрү болор. Көмөй, ыр-хай, база бийлешкининен соёл уран жуулдун улуг сургуулдун өрөнүкчүлери назлык боралдарга көргүзүп белек туткан эрген. Моол сеткил өдүрлүккө киришкен назлык боралдар сагыш сеткилибиз бедик жаагай туру деп сеткилинин дөзүнөн элеретип турган. Эрте бурун шагынан эгелеп жогаадык билген Уранхай жонунун улуг долгол тазы болгош Уранхай баг адар наадым боп турарген. Амды бо дугай меделилди силер бүгдөгө дамжытып турбуз.
Жыл саны уламжлааднып жогаадып эгелеш амзында 3-ncü каттап жогаап турар. Уранхай жонунун улуг золгултазы болгош баг адар наадымга улустун мергени тоос киши киржин. Бийлик тонгор мөнхгэрил баяр сайхан Болдбаатар мөнхтөрдөн багжылар киржип турар ген. Нийт багжларынын жеден кире ховузу спортунун солдук база бүгүн бон наадымны тааштыр бөгө күрәжин жогаадып турар. Бөгөнүн күрәжинге аймак шеригинин солдук 16 бөгө күрәжип турар ген. Бүгін 16-дугаар алдандан сугжылан жылдын жаанын сези күнүнүн багыны эгеледип турбуз. Уранхай жонунун улуг золгултасы баг адар наадым 3 жыл каттап жогаатынып туру. Бүгүн көдө орон журттан алдан ажыг багчылар кеп киржип туру. Багчылардын жеден кире ховузу улустун солдук багчылар. База 10 ажыг улустун мергени киржип улуг шынарлык шыдабар неген наадым боп туру. Жаамды наадымчылар Уранхай жонумга күннү күрүнөнөн салгалдык уламжылатынып келген. Бу наадымыбызды жаагай тимдигилеп жалы анyak келир уебизге улаштыр тимдигилеп жорорун үйрөп турмун. Бүгүн бу наадымга биз үндезинин тон тооршак оң иштинде Уранхай авшак тонубузду кедип делгелгеге киржип турбуз. Уранхай жонумдун иштинде золгужурдуп келгенимге улуг өрүп жеттирип турмун. Шаганын байырларын тааштыр үндезинин бүгэ болгош Уранхай баг атып улуг бууралдарынга күндөткөл көздүрүп, уламжылардын төөгүсүн келир уезинге артырып турар, жаагай жорук болуп турар. Бу улуг золгултага көдө орон журт, Дархан аймактын Хоңгур сумун, Селин аймактын Зүүн бурун, Хенти, Ховдунан наадымчылар кеп киржип турар экен. Моолдун тостугар богду жавзын дамбы хотуктунун мөнгө жаянын көзүлдүргөн ойзун тааштырып бүгүн моолдун бурган шашынын төбө кандын текшилин кийитке ном-номжор yazal кылган эрген. Нийт моол жонунун башкызы очурдар тостугар богду жавзын дамбы хотукту эрткен суулуу жылдын бар айынын жаанын сези күн мөнгө жаянын көзүлдүргөн. Тостугар богду шагынын эргези биле аалак жыл амдырал журталгазы улашкан болсо да моол жону ужун жалбарып ерөөлүн өргүп келген. Номнун улуг башкызын мөнгө жаянын көзүлдүргөн bir жылдын өзүн уктуп, бу ном номчуп жалбарар ажылдарына моолдун бурган шашынын төбү кандын текчилин кийиттен жордуп турар. Бу ном номжор ажылга кандын текчилин кийиттин улуг хамбы чөй жамц, дет хамбы нанзыт торж, жавзын дамбы хотукту төптү төлөөлөп сөз айтты. Тостугар богдунун сөөгүн тускай арганын бүдүн шийинен катаглап собурга жалар ёзлал божол болур эрген. Жавзын дамбы хотукту ондугар турун моол аранынга таалап, моол кижи боп эгилип келерин чабыларынга айткан ужун ондугар богданы моол аранга эгилип төрүүрүнөн үйрөөлүн айтып ном-номжуп турар экен. Сая ажыг журтакчылардык Улаанбаатар кодунун кижи журталгазын деткип келген Туул Селби кеминен бажынга дудук ажылык кылдынып эгелен эрген. Амда бу дугай меделилди силер бүгдөгө дамжытып турбуз. Найслалтын хэрэглер суунун эге өнер жерин үстү ада ортузу деп ылгаар экен. Ортумак эге өнер жеринге биз кээп турбуз. Бу жер болсо Селби Туул кеминин белдиринге турарынан онзага эрген. Ындык болсо сугунун ортумак эге өнер жеринен бажынга дудук дудуп каан эрген. Силер бүгдөр көрүп турсуздар. Жүгө сугунун бажынга бо дудугуну дудар болгон дугай биз тодоратып турбуз. Хойлуда айтаны биле болсо кемнин эринен 200 метр жери онзагай камгаалылдык, 500 метр жери бөдөн камгаалылдык урлабыр турар. Найслалтын журтакчыларынын сугунун деткир хотукту 805 дугар ангинен камгаалап турар. Кемнин эрин Туул кемнин Саба жеринин жаргаасынан туктаттан Курлабыр жеринин камгаалылыгынга турар. Бүгүнгө жедир хойлуга айткан жүүлдеринен 7 жүүлдү хажыдып турар. Бу ажылды моолдун коду тургузук атты компания келир үйе атты оран саманы дудар деп эрткен жыл жерин сатып ап дудук ажылын эгеледип турар. Найслалдын журтакчыларынын ижер жеринге кереглер арык сугунун ортумак эге өндүрөлгезинде 7 хотук турар экен. Бу хотуктар 1-3 дугар сакылган станциянын кереглер суун жеткил берип, базар журтакчыларынын кереглер арык суун деткир бир жогула сугунун жыгындысы болуп турар. Жогун бо кебелдик дудуп тургузар ажылдар эгелен ужун 7 хотуктун үжү хаглар болуп турар экен. Бу крезинен Найслалдын журтакчыларынын кереглер суу кызытынып бичилер деп дейин сөз. Биз көзбүз көрүп турбуз. Дүнжин гаруу база Байын Монгол хороолдор сугунун эге өнер жеринин бажында туттунгандыр. Шагол үйөдө кандык бир байдалдан бу айттыргына керекке албайнан тургаш нийтилелге саттынып кереглеп эгелен. Бу жерге дудуп тургузар ажыл эгеледири сугунун бажын хап туру деген сөз. Жыл саны Туул кемибиз үстүп туру, үстүр шаг үйөсү узап туру. Ыңгай кандык болсо да шыдарына шыдабаска жедир темсирин айтып турган. Жогун бо керекти керекке албайнан эстирер болсо, ыңгай бо жоруктан артык хойлу качыткан керектер каттап өнөр. Ол ужун шаг үйөсүн оскунбайнан шиит бир өндүрөр жөптүк деп ал сөзүндө онзалап айтып турган. Голланд улустан качышып биздин улус моол оронунун суунун
галчтарган менежменти төлөвлөлдөн хэрэггээ ав 60 дахь жирнэн жир алдандағы сугнын жондосын тоқтатқан. Бұл үйеді туыл кемнен жир алдандағы сугнын жондосы бичиліп, он ховула жир алдында durardен үред үгнэлтэй өніп тұрар. Туыл кемнен суу жазын гөвей күннен үстіп тұрары база бо айттырынан холбаглы кірген. Бо болса найслалдың жұрттақшыларға беріп тұрар. Айылдың бір темде деп туыл кемнен сава жернен жаңырғазынан білдіріп тұрар. Хүндлэг өргөжлөрбүс силер бүгдэгээ даваадалдан бэлэтгэн медиавстэд амжтабыс. Эртэн гата ужрашгажээ мэндэж агай.